Ингээд яг би энэ татврын орж ирж байгаа хуулиудыг агуулгын хувьд бол үн дэмжиж байгаа юм. Гэхдээ бид нар бас жоохон бодох ёстой зүйлүүд бол байна. Мэдээж хэрэг энэ хуулийн тал дээр бол одоо ач холбогдлолоос харах юм бол e-спорт гэдэг бол Монголыг мэдхгүй дэлхийн нийтийн залуу үед Монголыг таниулж өгч байгаа байхгүй. Монголыг ч ерөөсөө мэддэггүй шүү дээ. Тэр Африкийн орн моронд бол ерөөсөө пагийн мэл шүү дээ. Тэгэхээр тэрий чинь одоо тэр залуу тэр хэдэн саяараа үзэж байгаа хүмүүст Монгол гэж одоо нэг Чингисээс өөр ер нь тэгтээ их байлдах чадвартай ард түмэн юм байна. Тулааны урлагт бол одоо үнэхээр суралцсан ийм мэрэгдсэн хүмүүс байд юм байна гэдэг эдгээр чинь бас энэ залуу үед ч харуулж өгöd байгаа учраас энэ бол маш ач холбогдолтой ийм одоо спорт гэдэг юм уу ийм төрлийн байна гэдгийг бол би ойлгоод байгаа юм. Энийг дэмжих ёстой. Гэхдээ харин нэг сайн тал нь бол чи хуульчны хувьд 27 оны 7 сарын 1-ээс гэдэг чинь зөв байхгүй юм. За мөн тэр нефтийн тухай хуулиуд дээр бол одоо би нэг жоохон эргэлзээтэй нэг зүйл байгаа. Зөв. Яг гэвэл шүү дээ татврыг бас заавал төсөв дагуулахгүйгээр шийдэх юм онцгой нөхцөл байдлууд одоо энэ дайн байлдаан дэлхийн нийтийн эдийн засгийн хямралтай холбогдоод үүснэ. Тийм учраас энэ нефтийн чиглэлээр авах гэж гарах хэмжээ бол зайлшгүй уг нь зайлшгүй байгаа. Гэхдээ бидэрт бас нэг хуулийн хязгаар гарч ирчээд байна уу гэж би хараад байна л да. Төсвийн хуулиар чинь бид нэр төсвийн жил татврын орлогыг бууруулах хуулийг баталж болохгүй хуультай шүү дээ. Тэгэхээр одоо энэ хуулийг баталчаад бид нар хууль зөрчсөн хэрэгт орно шүү дээ. Зайлшгүй нөхцөл байдал байна уу? Байна. Бензин чадхын өсчих гээд байна. Гуравт татврын асуудал бол их хурлын онцгой бүрэн эрхийн асуудал. Тэгэхээр ингээ онцгой бүрэн эрхээ ингээл нэг тийм засгийн газартаа шилжүүлээд байдаг энэ байдлаас ер нь бид тэр татгалзах ёстой. Оруулж ирээл ингээл ном журмаараа шийдүүлээд явд юм байгаа биз. Тэгэл бүрэн эрхээ засгийн газар шилжүүлээд байдаг энэ юмыг бол ерөөс зогсоох хэрэгтэй. Ийм гурван асуудлыг анхаараач ялангуяа тэр төсвийн жил татврын орлого болох хууль баталж болохгүй шүү. Дараа жилээс нь эхэлж хэрэгжүүлнэ шүү гэдэг заалт чи хэвээрээ байгаа шүү. Тэгэхээр одоо энэ хуулийг бид тэр нефт бүтээгдэхүүний хувьд бол одоо зайлшгүй байна уу зайлшгүй юм ч одоо үн бүр таличих гэдэг шүү. Гэтэл хуулийн хязгаар байна уу байна. Тэгээ энийг зохицуулах тал дээр хандахгүй бол наадах чинь бас ингээл одоо ямар ч тохиолдолд би тулж очих гэсэн шүү дээ хууль тогтоох байгууллага. Тэгээ ийм юмнуудаа бас та анхаараарай. Харин тэр e-спорт бол 7 сарын 1-ний 27 оны 1 сарын 1-ээс хийсэн юм тий. Сайн аа. Тэр зөв. Тэр бол хуульчны хувьд бол зөв шийдсэн байна. Нөгөө асуудлууд дээр одоо яах вэ гэвэл зайлшгүй. Ер нь энэ бензиний үн чинь таличих гэдэг нь шүү дээ. Одоо бензин төлж чадахгүй үн чинь. Зүгээр яхаа өнөөдөр бол нэг нааштай зүйл гарч байгаа нь гал зогсоох тухай яригдад эхэлчлээ. Энэ бол одоо бас сайн мэдээ. Энэ хуулиа яах вэ гэдэг дээр бас ярьж хэлцчихэд та бүхэн санал хураалтаа хийгээрэй. Алтан уяг шүү үг хэлнэ.